Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө математикийн хичээлийг эхэлцгээе. За бид өнөөдрийн хичээлээрээ 100 хүртэлх тооны нэмэх хасах үйлдэлээ баттгана. За энд хэдэн туулай байгааг тоолоорой хүүхдүүдээ. За багш нь 10-аар нь багцлсан байна. 10 13. За сайн байна. Энд 13 туулай байна. За тэгвэл энд хэдэн туулай байгаа бол 10 сайн байна. 12 туулай байна. За тэгвэл нийт хэдэн туулай байгаа вэ хүүхдүүдээ? За төвтөртэй бичээд хялбар аргаараа бодорой хүүхдүүдээ. 12-ыг 10 ба 2 гэж задлаад бодож олно шүү. За нийт хэдэн туулай гарсан бэ? За сайн байна. 25 туулай. За бүгдээ илэрхийлэлээ уншъя. 13 ба 12-ийн нийлбэр 25. За мөн бид 13 дээр 12-ыг нэмээд 25 гарсан гэж хэлдэг. За бүгдээрээ гишүүдийг нэрлэе. За эхний гишүүнийг нэмэгдэхүүн гэдэг. За хоёрдугаар гишүүнийг мөдөл нэмэгдэхүүн. За хариуг нь бид нэр юу гэдэг лээ? Өөзтэй. Нийлбэрийн утга гэдэг тийм ээ. За одоо багшийнхаа хийх үйлдэлийг ажиглаарай хүүхдүүдээ. За энд хэдэн тулай байгаа лээ? Өөзтэй 12 тулай. За энд 13 тулай. За багш нь сая ямар үйлдэл хийсэн бэ? Өөзтэй туулайнуудынхаа байрыг солисон. За тэгвэл одоо бүгдээрээ 12 тулайг гишүүдийнхаа байрыг солиё. За тэгвэл 12 дээр 13-ыг нэмээд хэд гарах вэ хүүхдүүдээ? Нийлбэрийн утга өөрчлөгдөх болов? Зүйтэй. Нийлбэрийн утга өөрчлөгдөхгүй. Бид өмнө нь нэмэгдэхүүний байр солиход нийлбэрийн утга өөрчлөгдөхгүй гэж үзсэн тийм ээ. За тэгвэл 12 ба 13-ийн нийлбэр мөн 25 бахан нийт 25 туулай байна. За одоо хүүхдүүдээ дэвтэр дээрээ туулайгаа загварчил зуръя. Нэг 10-ыг нэг шулуунаа зурдаг тийм ээ. За дээдлд нь хэдэн туулай байгаа лээ? 12 туулайг 10 11 12 гэд дэвтэр дээрээ зураарай хүүхдүүдээ. За 13 туулайгаа мөн зуръя. За 10 11 12 13. За ингээд тэмдэглээрэй хүүхдүүдээ. За сайн байна. За багш нь одоо 13 туулайг нууцгая. За 13 туулайг нуусан. Тэгвэл бүгдээрээ мэдэгдэж байгаа энэ хоёр гишүүнээрээ 13 туулай байгаа гэдгийг яаж олж болох вэ? За та нар юу гэж бодож байна? За бүгдээрээ дэвтэр дээр загварчилсан тийм ээ. Дэвтэр дээр загварчилсан дээрээ 13 туулайгаа гараараа дараад нуугаад үзээрэй хүүхдүүдээ. За тэгвэл бидэнд нийт туулай маань мэдэгдэж байгаа тийм ээ. Тэгвэл мэдэгдэж байгаа нийт туулайнаасаа үлдсэн 12 туулайгаа хасъя. Тэгвэл хэд гарах вэ хүүхдүүдээ? Зүйтэй нуусан 13 туулайны маань тоо гарч ирнэ. За тэгвэл багш нь 12 туулайгаа нууч. Тэгвэл одоо яаж болох вэ? За дэвтэр дээрээ олоод үзээрэй хүүхдүүдээ. Сайн байна. За бид 25 туулай мэдэгдэж байгаа тийм ээ. Үүнээсээ 13 туулайгаа хасаад өгье.
25-аас 13-ыг хасгаар сайн байна. 12 гарна. За бүгдээрээ шалгая. 12 дээр 13-ыг нэмээд 25. За илэрхийлээ уншаарай хүүхдүүдээ. 25 ба 12-ийн ялгуур нь 13. 25 ба 13-ийн ялгуур нь 12. За дэвтэртээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За бид сая нийлбэр олох илэрхийлэлдээр мэддэхгүй байгаа нэг гишүүнийг мэдэгдэж байгаа нөгөө гишүүнээр нь хэрхэн олдгийг бодлоо. За одоо бүгдээрээ ялгуур олох бодлого дээр мэддэхгүй байгаа гишүүнийг хэрхэн олдгийг харцгаая. За багшийнхаа тавих туулайг тоолоорой хүүхдүүдээ. За багш нийтэн туулай тавьсан бэ? Өө зүйтэй 10 туулай тавьсан. За энд хэдэн туулай тавьсан? Сайн байна. 11 туулай тавилаа. За одоо бүгдээрээ дараах туулайнуудаа урьдчилж дэвтэртээ тэмдэглэе хүүхдүүдээ. За хэдэн туулай байгаа лээ? Зүйтэй дээдэг нь 10 туулай байгаа. За энд хэдэн туулай байгаа лээ? 11 туулай. За бүгдээрээ загварчлаа. Дэвтэртээ тэмдэглээрэй хүүхдүүдээ. За тэгвэл нийт хэдэн туулай байна вэ хүүхдүүдээ? Өөзтэй. Нийт 21 туулай байна. За үүнээс багш нь нэг хэсгийг нууч. За 21 туулайнаасаа багш нь нэг хэсгийг нуусан. Хэдийг нуусан мэддэхгүй байгаа тийм ээ? За тэнцүү хэдэн туулай үлдсэн бэ хүүхдүүдээ? Өө сайн байна. 10 туулай үлдсэн тийм ээ? За тэгвэл багш нь хэдэн туулай нуусан болоо? Үүнийг яаж олох вэ? За бидэнд нийт туулайны маань тоо мэдэгдэж байна. Мөн үлдсэн туулайны тоо мэдэгдэж байгаа тийм ээ? За тэгвэл нуусан туулайны тоог яаж олох вэ? Бүгдээрээ илэрхийлэлээ бичиж авсан хүүхдүүдээ. Мэдэгдэж байгаа хоёр тоогоороо бүгдээрээ нуугдсан туулайны тоог олъё. Хэдэн туулай байсан бэлээ? Өөдтэй 21 туулай байсан. Үнээс бидэнд хэдэн мэдэгдэж байгаа лээ? Өөдтэй 10 туулай байгаа тийм ээ? За тэгвэл 21-ээс 10-ыг хасгаар хэд гардаг вүлээ? Маш сайн байна. 11. Тэгвэл багш нь 11 туулай нуусан байна. За бүгдээрээ шалгаж үзье. За бүгдээрээ илэрхийлэлээ уншъя. За үнийг 21 ба 11-ийн ялгуур нь 10. За мөн өөрөөр бид нэр юу гэж хэлдэг лээ? Өөдтэй 21-ээс 11-ийг хасгаар 10 гардаг гэж хэлдэг тийм ээ? За тэгвэл бүгдээрээ гишүүдээ нэрлэж өчөө хүүхдүүдээ. За эхний гишүүнийг хасагдагч гэж нэрлэдэг бид нэр тийм ээ. За дараагийн гишүүнийг хасагч гэж нэрлэдэг. Илэрхийллийн хариуг ялгуурын утга гэдэг. За бид сая ямар тоог олсон бэ хүүхдүүдээ? Хасагчийг олсон байна. За хасагчийг яаж олсон бэ? Өөдтэй 21-ээс 10-ыг хассан. 21 нь юу вэ хүүхдүүдээ? Хасагдагч. 10 нь ялгуурын утга. Тэгвэл хасагдагчаас ялгуурын утгыг хасаад бид нар хасагчаа олсон байна. За
багш нь одоо энэ тогнооч. За тэгвэл бүгдээрээ хасагдагчийг яаж олох вэ? За та нар юу гэж бодож байна? Бид нь мэдэгдэж байгаа хоёр тоо хэд илүү хөвгүүд ээ? 11 ба 10 тийм ээ. За тэгвэл 11 туулайг багш нь нуусан үүн дээрээ 10 туулайгаа нэмэхэд нийт хэдэн туулай болох вэ? Өөзтэй 21. За бүгдээрээ шалгая. Сайн байна 21. За тэгвэл бид нэр нуугдсан тоог мэдэгдэж байгаа хоёр гишүүнээрээ ингэж олж бас болдог байна. За эдгээр илэрхийллүүдээ төвтөртэй тэмдэглээрээ өгтүүдээ. За бүгдээрээ тэмдэглэсэн хүүхдүүдээ. За бид нар 25, 13, 12 гэсэн 3 тооны за эдгээр 3 тоон дээр бүгдээрээ мэддэггүй байгаа гишүүнийг олсон тийм ээ. За тэгвэл багш нь 25 гэсэн тоог нуучих. За тэгвэл эдгээр мэдэгдэж байгаа хоёр гишүүнээр яаж олох вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 13 ба 12-ын нийлбэр нь хэд байдаг вүлээ? 25 байдаг. Маш сайн байна. За тэгвэл багш нь энэ тогнуулаа. Одоо яаж олох вүлээ? Зүйтэй. 25-аас 12-ыг хасгаар хэд гардаг вүлээ? 13. Маш сайн байна. За тэгвэл энэ гишүүнийг яаж олох вэ? Зүйтэй. 25-аас 13-ыг хасгаар 12 гарна. За тэгвэл одоо хүүхдүүдээ дэвтэр дээрээ дараах 3 тооны тэмдгийг тавиарай. За багш нь гурвалжин төрсөө дэвтэртээ яаж зурхыг дэлгэцээр харуулъя. Арвыг бүгдээрээ яаж олох вүлээ? Зүйтэй. 21-ээс 11-ыг хасж олно тийм ээ. 21-ээс 11-ийг хасахаар 10 гарна. За тэгвэл 21-ийг нуувал яаж олох вүлээ? Сайн. 10 дээр 11-ийг нэмэхээр 21 гарна. За тэгвэл 11-ийг яаж олдог вүлээ? Мөн 21-ээс 10-ыг хасахаар 11 гардаг. Бид өнөөдрийн хичээлээр мэддэхгүй байгаа гишүүнийг мэдэгдэж байгаа хоёр гишүүнээр нь хэрхэн олдгийг бодлоо. За дараах бичлэгийг анхааралтай үзээрэй хүүхдүүдээ. Хончин хонио гаргахаар ирэв. Хончинны 56 хонтой. Хонио тоолж гаргаж байх явцдаа тэр тоогоо алдчихв. Хончин хашаанд үлдсэн хонио тоолтол 20 байв. Тэгвэл хашаанаас хэдэн хонь гарсан бэ? За бичлэгт юу гарсан бэ? Хашаанаасаа хонио тоолж гаргасан тийм ээ.
хонжин хүнийд хэдэн хонтой гэсэн бэ? Өөзтэй 56 хонтой гэсэн. За хэдэн хон хашаанд үлдсэн гэсэн блэ? Өөзтэй 20 хон үлдсэн. Хэдэн хоныг хашаанаас гаргасан блэ? Хашаанаас нийт хэдэн хон гарсныг хонжин хүү тоолж чадаагүй тийм ээ. Тэгвэл бүгдээрээ хэдэн хон хашаанаас гарсныг яаж бодох вэ? За, дэвтэрээр илэрхийлэх хичээрээ хүүхдүүдээ. Нийт 56 хон байсан тийм ээ. За, хашаанаас гаргасан нь мэддэхгүй байгаа учраас дэвтэртээ дөрвөлжин төгсөөр тэмдэглэе. За, хэдэн хон үлдсэн блэ? 20. За, сайн байна. Тэгвэл бид мэддэхгүй байгаа гишүүнийг олж сурсан тийм ээ хүүхдүүдээ. Одоо дэвтэртээ хэдэн хон хашаанаас гаргасныг бодож олоорой хүүхдүүдээ. За, бүгдээрээ бодсон хүүхдүүдээ. Хонжин хүү хэдэн хон хашаанаас гаргасан бэ? За, бүгдээрээ харъя. 36 хон гаргасан байна. Та нартай нийлж байна уу хүүхдүүдээ? За, бүгдээрээ зөв бодсон хэсгээ шалгая. «56-аас 56 хоноос үлдсэн 20 хоны хашгаар хэд үлдэж байна хүүхдүүдээ?» Өөзтэй 36 үлдэж байна. 20 дээр 36-ыг нэмэхээр 56 гарч ийн хүүхдүүдээ? Өөзтэй энэ хоёрыг нэмэхээр 56 гарч байна. Тэгвэл бүгдээрээ 36 хон хашаанаас гаргасан гэж зөв батсан байна. За одоо бүгдээрээ дэлгэц рүү анхааралтай хараад нуугдсан тоглоорой хүүхдүүдээ. За 10 дээр 14-ийг нэмээд хэд вэ хүүхдүүдээ? Сайн байна. 24. За, нэгдүгээр нэмэгдэхүүн нь 10, нийлбэр нь 34 байна. Тэгвэл бүгдээрээ хоёрдугаар нэмэгдэхүүнийг яаж олох вэ хүүхдүүдээ? Хоёрдугаар нэмэгдэхүүн хэд гарах вэ? За, дэвтэртээ бичээд бодоорой. Зүйтэй. Хоёрдугаар нэмэгдэхүүн бол 24 байна, тийм ээ. За, дараагийн нуугдсан тоглоё. За, нийлбэр нь хэд вэ хүүхдүүдээ олоорой. 10 ба 34-ийн нийлбэр 44. Маш сайн байна. За, дараагийн нуугдсан тоглоё. 20 дугаар нэмэгдэхүүн нь 44. Нийлбэр утга нь 54 бол 1-р нэмэгдэхүүн хэд вэ хүүхдүүдээ? Хэд дээр 44-ийг нэмбэл 54 гардыг бол яаж бодох вүлээ? Маш сайн. 10 дээр 44-ийг нэмэхэд 54 гарна. За, дараагийн бодлогыг бодцгоё. За, хасагдагч нь хэд гэсэн бэ хүүхдүүдээ? 47. Ялгуурын утга нь 37. За, тэгвэл хасагч нь хэд вэ? Яаж боддог вүлээ? Дэвтэртээ бодоорой. Зүйтэй. Хасагч нь 10 байна тийм ээ. 47-оос 37 хасгаар 10 гардаг шүү дээ. За, ялгуурын утгыг олоорой хүүхдүүдээ. 47-оос 20-ыг хасгаар хэд байдаг вүлээ? Хасагдагчийг олоорой хүүхдүүдээ. Яаж олдог вүлээ? Зүйтэй. 47 байна. Та нар яаж бодсон? 30 дээр 17-г нэмээд 47 гаргасан хүүхдүүдээ. Сайн байна. За, одоо хасагчийг олоорой. Ба 7-гийн ялгуур 40.
За бүгдээрээ зөв бодсон хүүхдүүдээ. За одоо гэрийн даалгавраа тэмдэглээрэй хүүхдүүдээ. За гэрийн даалгавар сурах бичгийнхээ 126 дугаар хуудасны нуугдсан тоонуудыг олоорой. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.